За нийгэмд гэр бүлээс гадуур харилцаа дэндүү их болсон байна. Хуучин нууц амаргууд гэж ярьдаг байсан. Тэр чинь нуугдаж нууцаар явахыг нууц амаргууд гэсэн. Өнөөдөр энэ асуудал ил болсон байна. Өнөөдөр яаж юм гэхээр хоёр эхнэлтэй, хоёр нөхөртэй эсвэл нэг хүний хүүхдийг ээж охоор гаргадаг, эсвэл бэлтээгээ явдаг, эсвэл хадам ээжтэйгээ хүргэн явдаг. Гэх мэтлэнгээр ингээд хүний ой тойнд одоо багтамгүй, баймгүй, байж боломгүй ийм заваа явдал бол одоо нийгэм маш ихээр газар авчаа. Үүнийг одоо хуульчлах шаардлагатай байна. Манайд энэ асуудлыг хуульчлагын улмаас хариуцлахгүй нөхдүүд дур хүсэл тачаалаа барьж чадахгүй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж явж байгаа хгүй. Үүний улмаас тухайн гэр бүлд эхнэр нөхөрт үр хүүхдийн сэтгэл санаанд хичнээн хэмжээний хор хохирол учруулж байгаа. Ямар эмгэг үүсгэж байгаа. Энэ гэр бүлийн гадуур харилцаанаас болоод 10, 20, 30 жил одоо бий болсон тэр тогтсон амьдрал өрн таран одоо байхгүй болж штэ. Тэгэхээр энэ бүхний хариуцлагыг тэр явуулсан хоёр нөхөр хүлээх хэрэгтэй байхгүй юу? Цаашлах юм бол нууц амаргуудын асуудал дэндээд төрөгч байгаа эхнэр дээр нь очиод хүүхдээ авахул би танаа нөхөртөө суун гэдэг зүйлийг ярьж гин. Нөхөртөө сууганд бол захиалга өгч хүүхдийн амь насыг хохироож гин. Ийм аимшигтэй гэмтэргүүд одоо гарч эхэлж шít. Энийний буруу нь юу вэ? Эцэст хуульчлаагүй улмаас л энэ асуудал даймжлаад ийм зүйл хүрсэн байхгүй. Тэгэхээр хууль тогтоосод хандаж хэлэхэд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд түүний улмаас бусдын бие махбод сэтгэл санаанд хохирол учруулах юм бол түүнийг төлөх өндөр төлбөр төлдөг байхаар л хуульчилчих. Ингүүл тэгэл явхаад болж шít. Намайг ингэж ярихаар зарим хуульчид болохгүй л гэж хэлдэг байхгүй. Болно. Үүнийг шийдсэн одоо жишг хүртэл байж шít. Өнөөдөр хүнийг санаа таалах юм бол түүнд учруулсан хохирлыг тооц гаргачлалыг гаргачлаа шít. Үүнтэй нэгэн ажил бусдаа явуулсны улмаас гэр бүл үр хүүхдэд учирсан сэтгэцэд учирсан хохирлыг тооцоол гаргачихгүй юу? Ингээл хуульчилчих юм бол асуудал юусоо байхгүй шүү дээ. Хууль гэдэг чинь нийгмийн харилцааг зохицуулах гэж байдаг юм байгаа шүү дээ. Хууль тогтоогч гэдэг чинь энэ нийгмийн харилцааг зохицуулах хуулийг санаачилдаг, боловсруулдаг, баталгал үүрэгтэй байгаа шүү дээ. Хууль тогтоогчийн үүрэг нь. Ингээл энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.